Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За бэмэрцээ системийнхээ талаар эхэж ярий. За энэ систем бол Улаанбаатар төмөр замын 60 гаруй өртөө зөвлөгдөх хэрэглэгдэж байгаа эрлийн системүүдээс хамгийн орчин үеийн систем гэж үзэж байгаа. Гэхдээ одоо үүний дараачийн бүр микропроцессорын блок системүүд бол ороод ирсэн. Эрлийн системүүд дотроо энэ бэмэрцээ систем маань хамгийн орчин үеийн тооцогддог. За тэгээд энэ блокн систем учраас энэ системд хэрэглэгддэг блокууд болон цахилгаан схемүүд хоёр бүлэгт хуваагддаг хэдүүлээ мэддэг болсон байгаа. Сонгох бүлгийн блокууд хэлхээнүүд, гүйцэтгэх бүлгийн блокууд хэлхээнүүд гэдэг. За энэ одоо блокууд, сонгох бүлгийн блокуудад бол энэ үсэг байдаг. Энэ үсэг бол гүйцэтгэх бүлгийн блокуудаа гэдэг. Тэгээ сонгох бүлгийн блокууд хоорондоо юм дөрвөн хэлхээгээр холбогддог. Одоо та нар мэдчих ёстой. Энэ бол гүйцэтгэх бүлгийн 8 хэлхээ маань одоо нэгдүгээр хэлхийг юуны хэлхий гэдэг вэ? Хоёрдугаар хэлхийнээс юу сэргдэг учраас юуны хэлхий гэдэг вэ гэж байгаа ахна шүү. За тэгээ бэмэрцээтэй үе замнал бэлтгэхдээ замналын эхний ба төгсгөлийн дохионы товруудыг дистаралан дарна. За ингээр эхлээд сонгох бүлгийн дөрвөн хэлхээ дараа нь гүйцэтгэх бүлгийн 8 хэлхээнээс эхний 2 хэлхээ ингээд нийт 6 хэлхээд дистаралан ажилласны дүндэд замнал бэлтгэгдэж дохио нэгддэг байх нэ. Сонгох бүлгийн 3 дугаар хэлхээнээс пумо ирлийнүүд сэргэхэд замналд орсон сумууд нэгэн зэрэг автоматар гуйвдаг. За өртөөг бэмэрцээ системээр тоноглох ажил өртөөний нэг утас бүдүүчдээр зохих блокуудыг байрлуулахаас эхэлнэ гэдээ одоо та нар урд нь хэлсэн байгаа. За энэ зурган дээр болохоор зөвхөн сонгох бүлгийн блокуудыг энэ дээр үзүүлсэн байна. За ийм нэртэй блокууд дотор нь ямар ирлийнүүд байдгүй. Энэ блокийг юуны хувьд байрлуулдаг, энэ блокийг юуны хувьд байрлуулдаг вэ гэж ирээд одоо эндээс та нар харах нь байна. Энэ маань одоо ингээд 1 2 3 4 хүлээн авах явуулах замтай 3 хоорондын замтай хэсэгт байрлаж байгаа. 4 хүлээн авах явуулах замтай нэг өртөөний одоо ямар бэлчээр байна вэ гэхээр сумуудын дугаар нь сондгой тоогоор тэгээд энд оруулах дохио маань энэ дохио байна гэдэг чинь одоо энэ 4 замтай өртөөний сондгой бэлчээр байгаа байх нь. За одоо сондгой бэлчрийн одоо сондгой бэлчэрт одоо ямар хичнээн дан сум, хичнээн тэлээ сум байна вэ гэдгийг харж болж байна. Тэгээд замуудаас бол гарах дохио байдаг, эндээс бол орох дохио байдаг. Энэ өртөөний бэлчэрт бол энэ сумуудын дундуур бол одоо сэлгээний дохионууд байдаг. Ингээ байрлуулсан байгаа байна шүү. За энэ харалтай 2 дохио гэдэг маань энэ байна. Нэг тусгаарлах үзрийн 2 талд харалтай M11, M13 байна. За энэ 2 сумын дунд одоо урт одоо хэсэг байх юм бол тэнд нь бид нар одоо ийм тусгаарлах үзэр хийж өгөөд ийм сумгуу секц үүсгэж байгаа. Тэгээ сумгуу секцийн нэр бол энэ секцийн 2 талд хэдгээр сумууд байна гэхээр энэ талд 9-р сум, энэ талд 13-р сум байгаа учраас энэ маань энэ 2 сумын дунд байгаа гэсэн утгаар 9 дороо 13P гэд нэртэй байх нь шүү дээ. Тэгээ энэ одоо сумгуу секц өшөө хаан сумгуу секц энэ орлох дохионуудын дараа NB энтергээд сумгуу секцүүд байдаг. Эдгээр маань дандаа сэлгээ хийхэд зориулагдсан байдаг. Галтэр хүлээж авахгүй галтэрнуудыг хаана хүлээж авдаг вүлээ? Энэ замууд дээр хүлээж авдаг бол энэ өртөөний бэлчээр дэх энэ сумгуу секцүүдүүд сэлгээ хийхэд зориулагдсан. Сэлгээний бүрэлдэхүүнүүд 2 талаас нь авчираад нийлүүлээд урт бүрэлдэхүүн болгоод өөр зам руу аваачих ч юм уу гэх мэтэр эсвэл одоо нэг сэлгээ хийж яагаад эндээс нэг олон улсын галтраг орж ирэх болвол нөгөө сэлгээний бүрэлдэхүүнээ энд зогсоож жагаад тэгээ ингээд нэг олон улсын галтрыг ингээд оруулж ирд юм өөр замаар оруулж ирээд явуулах ч юм уу гэх мэт одоо сэлгээний хөдөлгөөн хийхэд зориулагдсан сумгуу секцүүд их байдаг. За тэгэхээр энэ сумгуу секц дээр орж ирсэн сэлгээний бүрэлдэхүүн зогсож ирсэн сэлгээний бүрэлдэхүүн ийшээ явах боломжтой байхын тулд бол энэ сумгуу секцээс 2 тишээ бол ингээд сэлгээний дохионууд байдаг учраас энэ ингээд нэг хос дохио энийг бас хос дохио гэж хэлдэг. Тэгээд энэ хос дохионуудын хувьд бол нөгөө NM2P болон NM2AP гэсэн одоо сонгох бүлгийн блокуудыг энэ хоёрыг бол хвчлэн хосоор нь байрлуулдаг гэж хэлээд байгаа шүү. Нэгнийх нь хувьд энийг байрлуулдаг бол нөгөө одоо
хос дохионы нөгөө сэлгийн дохионых нь хувьд энийг байрлах жишээтэй. Ингээд хоёр төрлийн хос дохио байдаг байхна шүү. За та мухар замаас бас өртөөрөө оруулдаг, мухар зам дээр байгаа сэлгээний бүртгэнийг өртөөрөө оруулдаг сэлгээний дохионы хувьд бол одоо бас ямар гүйцэтгүүлэг ямар нэртэй болог сонгох вэ гэдгийг одоо эндээс харж болох юм шүү дээ. Энэ нь нөгөө M1 гэдэг маневрын дохио байгаа юм байна. M1 маневрын дохионы хувьд бол NM2P гэдэг нь сонгох бүлгийн блок, M2 гэдэг нь одоо гүйцэтгүүлгийн блок гэх мэтээр. За тэгээд энэ орлох дохионы хувьд бол ямар блок байрлуулдаг гэхээр сонгох бүлгийн NPM69, гүйцэтгүүлгийн FID62. За гэхдээ NPM69 болохоор оруулах дохио болон энэ орох дохионы дараа байдаг сумгүйс дараа байрладаг сумгүй одоо NPHP секцүүдээс гарах зориултай маневрын дохио энэ хоёрын дунд нэг NPM69 блок байдаг бол энэ маань одоо энэ үсэгт очиж сонгох бүлгийн блок дохио болгонд гүйцэтгүүлгийн блок тустай байх нь шүү дээ. Энэ орох дохионы үед FID62 гэдэг нэртэй гүйцэтгүүлгийн блок байрлуулдаг бол M3 дохионы хувьд энэ ROM тоогоор бичсэн M3 гэдэг одоо гүйцэтгүүлгийн блок. Тэгэхээр одоо юу гэж хэлнэ? M3 дохионы сонгох бүлгийн блок нь аль вэ гэхээр NPM69, гүйцэтгүүлгийн блок нь аль вэ гэхээр M3. Тэрүүн шиг орох дохионы хувьд бол сонгох бүлгийн блок нь аль вэ гэхээр NPM69, гүйцэтгүүлгийн блок нь FID62. За тэгээд энд бас нөгөө энэ хоёр дохионы дунд NP-гээ сумгүй секц байгаа. Сумгүй секцийн хувьд бол UP65 гэ зөвхөн одоо гүйцэтгүүлгийн блокуд байдаг байна ч. Ер нь бол 3 төрлийн тусгаарлагдсан секц байдаг гэж байгаа шүү дээ өртөөн дээр. Ямар 3 төрлийн бэ гэхлээр одоо хүлээн авах явуулах замууд байгаа. За энэ өртөөний хувьд 4 одоо хүлээн авах явуулах зам байна. За эдний хувьд бол P62 гэж блок байрлуулдаг бол одоо энэ нь болохоор өртөөний бэлчиргээ ярьцдаг. Өртөөний бэлчирт нөгөө хоёр одоо тусгаарлагдсан секц нэдэг байна шүү дээ. Нэг нь одоо өртөөний бэлчирдэг сумгүй секц гэж байгаа. Тэр нь болохоор одоо энэ P байна. Энэ 9-13P энд нэг NB гэд гэх мэт одоо юм юунууд байна л да. Сумгүй секцүүд байна. За эдгээр маань энэ сумгүй секцүүд дээр одоо галт тэрэг байгаа хэсэг нь хянагддаг, зам төмөрлөхөөр тоноглогдсон байгаа. За тэгтэл бол одоо энд бас нэг мухар замаас энэ мухар зам дээр хөдлөг бүрэлдэхүүнийг байлгаж агаад сэлгээний бүрэлдэхүүн байлгаж өртөөрөө оруулдаг дохио байна. Гэхдээ мухар зам маань одоо өртөөний бичдэг сумгүй секцэд ордоггүй. Яагаад вэ гэхээр мухар зам бол зам төмөрлөхөөр тоноглогддоггүй байх нь шүү дээ. Тэгэхээр зам төмөр илхээ энэ дээр байхгүй байна гэдэг чинь энэ дээр одоо сэлгээний бүрэлдэхүүн байгаа хэсэг нь пул табло дээр хянагддаггүй байх нь шүү. Тийм учраас энэ бол одоо ямар зам төмөр илхээ байхгүй учраас энэний хувьд одоо тийм блок гэж яригддаггүй. Энд бол энэ секц байхгүй гэж үздэг байх нь шүү. Харин энэ NB 9-13P гэдэг энэ нэг сумгүй секцүүдийг бол өртөөний бэлчдэг сумгүй секцүүд гээд энэ болгоны хувьд бол UP65 гэсэн одоо ганцхан гүйцэтгүүлгийн блок байрлуулдаг бол өшөө энд чинь өртөөний бэлчдийн сумгүй секцүүдээс гадна сумтай секцүүд маш их байна шүү дээ. Одоо энэ тусгаарлах үзэр өнгөрөөл 1-5 спейс секц чигээрээ яваал 11 спейс секц чигээрээ яваал энэ тусгаарлах үзэл энэ хооронд 15-аас 17 спейс секц ингээ 23 спейс секц дээд талд гэтэл 21 спейс секц энэ хэдэ 13-аас 19 спейс секц энэ хэдийн Б 3-аас 9 спейс секц гэх мэт одоо ингээд сумтай секц болгоны хувьд бол спейс гэдэг юм блокийг байрлуулдаг байна шүү. За тэгэхээр энэ P62 спейс 69 UP65-ууд бол одоо зөвхөн гүйцэтгүүлгийн блокуд байдаг байна. Энэ тэгэхээр энэ тусгаарлагдсан секцүүдийн хувьд бол сонгох бүлгийн блок гэж байдаггүй байна шүү. За тэгээд одоо сумуудын хувьд хэдүүлээ ярьсан байгаа шүү. Энд одоо хичнээн дан сум, хичнээн тэлэл сум байна вэ гэхээр за энэ 1-р сум бол дан сум, энэ 3 бол дан сум байна. Энэ 5-р сум бол энэ 7-р сумтай тэлээ байна. Ингээд зэрэгэлдээ явж байгаа хоёр замыг холбосон, хоёр сумаас тогтсон энэ сумыг бол тэлээ сум гэдэг. Тэгэхээр тэлээ сум энэ дээр бол 4 байна. 5, 7, 9, 11, 13, 15, 17, 19 гээд 4 тэлээ сум, 1, 3, 21, 23 гээд 4 шиг бас дан сум байна. Тэгэхээр дан сумуудын хувьд бол NSO хаана вэ?
чи одоо яасан бүтггүй харагдаад идэх юм бэ? Энэ дан сумууд энэ жоохон энэсээ гүрч нь 2 гэж шүү. Энэсээ гүрч нь 2 гэдэг чинь 2 ширхэг дан сумын дунд нь 1 ширхэг энэсээ гүрч нь 2 гэдэг блок байдаг бахна шүү дээ. Өөрөөр хэлбэл нөгөө талаас энэсээ гүрч нь 2 гэдэг нэг блокод 2 ширхэг дан сум холбогддог байх нэ. Тэгэхээр бол энэ дөрвөн дан сумтай учраас энэсээ гүрч нь 2 гэдэг блок бол 2 ширхэг байх юм байна. Энэ өртөөний бэлчрийн хувьд бол харин тэлээ сум болгоны хувьд бол NSS гэдэг блок байна гэдэг байгаа юм шүү дээ. За тэгвэл ингээд энэ үсгтэнүүд нь сум болгоны хувьд NSS гэд сонгохлын блокууд байрлуулдаг болон гүйцэтгүүлгийн эс нэртэй байх нь шүү. За тэгэхээр дан сум болгоны 2 дан сум болгоны дунд нэг NSO байдаг бол дан сум болгонд S гэдэг блок байх нь шүү. S үсгтээ энэ үсэг байхгүй S үсгтэй блокууд бол гүйцэтгүүлгийн блок. Энэ S блокууд хэдгээр суманд хамааралтай байна. Энэ 3 дугаар суманд хамааралтай байх шүү. Энэ S блокууд энэ 1-р суманд хамааралтай байх нь шүү. NSO гүрч нь 2 гэдэг блок бол 1 болон 3 дугаар сумын хувьд хоёуланд нь хамааралтай гэх мэтээр ойлгох нь байна. За тэгэхээр энэ 5-7 тэлээ сумын хувьд бол NSS гэдэг дунд энэ тэлээ сум маань 2 сумнаас тогтдог. Тэгээд эдний хувьд бол 1 ширхэг NSS блок тэгээд сум болгонд S блок, өөрийн S блок багчдаг. Гэх мэтээр одоо ингээд сумуудын хувьд бол ингээд сонгох гүйцэтгүүлгийн блокууд байрлуулдаг бол оруулах дохионы хувьд бол хэдүүлээ юу гэсэн шүү дээ. NPM 69-ийг BD 62-тэй байрлуулдаг бол энд галтарны дохионууд маань тэг галтарны дохио, сэлгээний дохиог яригдчихэж байна. Галтарны дохионд юу орох вэ? Оруулах дохио болон гарах дохио. Энүүгээр одоо галтарыг нэг бол хоорны замд гараад явна, энүүгээр нэг бол галтарыг хоорны замаас орж ирнэ. Эднэр болохоор одоо сэлгээний дохионууд байх нь. Сэлгээний дохионууд угаасаа ингээд 2 ламптай байдаг бол галтарны дохионууд бол ингээ улаантай, ногоонтой, шартай гэх мэтээр энэ бол галтарны дохионууд гэдэг юм шүү. Тэгэхээр гаргах дохионуудын хувьд бол 3 блок байрлуулдаг. За энэ байна. Хамгийн дээдлийн C4 гарах дохионы хувьд бол NPM 69, BD 62, V2 блок. Энэ доотлын дохионы хувьд бас NPM 69, BD 62, V2 блок. Энэ гарах дохион C3 гарах дохионы хувьд бол NPM 69, BD 62, V1 блок. Харин гол замаас гарах дохио байхгүй. Энэ 1-р зам руу зөвхөн ничотны галтрыг хүлээж авахаас биш энэ талаас чотны галтрыг хүлээж авдаггүй учраас Орос ингээ 2 хоорондын замтай ч магистрал шугамна. Тэгэхээр энэ хоорондын замаар зөвхөн ничотны галтрыг хүлээж авна. Дээдлийн 2-р зам зөвхөн чотны галтрыг хүлээж авна. Энэ зургийн сум нь үйж штэ. 1-р зам дээр бол зөвхөн ничотны галтрыг хүлээж авна. 2-р зам дээр зөвхөн чотны, харин 3 болон 4-р зам дээр бол чотны ничотны аль алийг хүлээж авах юм байна. Энэ сумын байрлалаас хамаарна. Тэгэхээр эндээс харахад бол энэ замуудын хувьд гарах дохио бол энэ дээр чотны галтрыг хүлээж авах учраас энд гарах дохио, энд бас гарах дохио. Энэ дээр бол чотны галтрыг хүлээж авахгүй ч энд гарах дохио байхгүй. Энэ дээр гарах дохио байгаа юм шүү. Тэгэхээр M19 гэ маневрын энд гарах дохио байхгүй байна. Энэ M19 дохионы хувьд бол гэхдээ бид нар юу яа? Эндээс ирж байгаа ничотны галтрыг гол зам дээр хүлээж авах боломжтой учраас энэ сумын байдлаас харахад бол энэ ортохооны товрог ихэд дараа төгсгөлд бол ингээд уулын гарах дохио байсан бол гарах дохио чи 2 товрогтой гэсэн чинь тэгээд тэрний галтарныхын товрог дарах хэрэгтэй байтал 1-р замын үед бол гарах дохио байхгүй учраас бид нар энэ маневрын дохионы товрог дарж болохгүй. Тэгэхээр тусгай төгсгөлийн одоо замын нэрээр нэрлэгдсэн 1P гэсэн нэртэй одоо галтарны замлын тусгай төгсгөлийн юм товруу байгаа учраас одоо энэ M19 дохионы хувьд ч гэсэн энэ NPM 69 гэсэн блок байрлуулж байгаа. Яг тэгэхээр энд бас энэ 2 товруу биш үү? Энэ нь болохоор маневрын дохио асаах тэргэл нь энэ бишээ. Энэ хар нь болохоор галтарны замлын төгсгөлийн товруу болж байгаа. Энэ нь болохоор маневрын M19 дохионы товруу болж байгаа. Тийм учраас энэ галтарны товруу байгаа газар болгон NPM 69 блок байрлуулна. За тэгээд энэ төр маань одоо BD 62 блок нь
VT62 блок, V2 блокууд бол байхгүй байна шүү дээ. Ганцхан одоо юм юу байх юм бэ? Энэ PM69 гээд харин энэ M19 төхөөний хувьд бол M3 гэсэн гүйцэтгүүлгийн блок байдаг байх нэ. За тэгээ энэ дээр бас ингэж байгаа шүү. Гарах төхөөнүүдийн хувьд ингээд 3 ижилхэн блок байгаад шүү дээ. Энэ PM69, VT62 гэсэн мэтгсэн. Энд нь V1 нөгөөдүүлд нь V2 гэж байна. Тэгээ ямар үед V1 ба ямар үед V2 вэ гэхлээр бол энэ ер нь бол манай Улаанбаатар төмөр замын өртөө зөвлөгөөний хувьд бол ихэвчлэн V1 блок байгаа шүү. А V2 блок ямар үед байрлуулдаг вэ гэхээр тэр гарах төхөөнөөс хоорондын замд гарахдаа 2-оос дээш хувилбараар гарч болдог. Эсвэл хоорондын зам нь 2 салаалсан. Жишээлбэл одоо сайн шандаас бол яадаг гэж байгаа шүү дээ. Магистраль шугам замын үд хүртэл байдаг бол зүүн баян хүртэл бас сайн шантаас бас явах бас 2 дахь хоорондын зам байдаг. Энэ тохиолдолд гарах тохионууд нь тийшээ одоо явуулах тэр сайн шандын гарах тохионууд бол 2 ногоонтой болоод за тэгээд 2 ногооны нь асах юм бол зүүн баян руу явдаг, нэг ногоон асах юм бол замын үд рүү явдаг. Улаан байх юм бол явж болохгүй. Цагаан байх юм бол сэлгээ ихэд зориулагдсан. Тэгэхээр ийм 2 ногооныг асаахын тулд тэр гарах тохионуудын хувьд бол V2 блок байх хэвээр. Тийм илүү ногоон байхгүй одоо ганцхан ногоонтой, улаантай, цагаантай манай гарах тохионууд төвчлэн байдаг чинь шар байхгүй манай дээр болохоор ийм 3 өнгийн ламптай байх юм бол тэр гарах тохионы үед бол V1 блокийг байрлуулдаг байх нэ. За одоо тэгээд дунд байгаа одоо энэ олон маневрын тохионуудын хувьд бол энэ 3 янзын блок байдаг гэдэг байгаа шүү дээ. NM2P-г байрлуулах юм уу, NM2AP-г байрлуулах уу, NM1 гэдэг блокийг байрлуулах уу гэдгийг одоо би та нарт хэлж өгье. Тэгээ түрүү юу н хальт ярьсан шүү дээ. Энэ NM2AP гэдэг блок хэзээ ч ганцаараа байдаггүй, NM2P-тэй хамт байдаг. Тэр нь тэгэхээр ямар үед байх вэ гэхлээр нөгөө хос тохионуудын хувьд бол хос тохио 2 янз байдаг гэсэн шүү дээ. Нэг бол одоо өртөөний бэлчдэг сумгуул секцээс гаргаж 2 тишээ гаргаж байгаа маневрын тохио, энийг хос тохиог нь энэ хоёрын хувьд бол нэгнийх нь хувьд альнийхэн ч хувьд байж болно. Энэний хувьд NM2P блок байрлуулах юм бол энэний хувьд NM2AP блокийг байрлуулчихна. Энэ бас нэг хос тохионы хувилбар байна гэсэн шүү дээ. Тусгаарлах үзрээ 2 талд ингээд 2 тишээ арсан маневрын тохио, энийг бас хос тохио гэдэг. Тэгвэл нэгнийх нь хувьд одоо энэний хувьд NM2P блокийг байрлуулах бол нөгөөх нь хувьд NM2AP блокийг байрлуулна. За ингээд NM2AP блокийг байрлуулах юм 2 хувилбар байдаг бол NM2P блок бол энэс эднэр энэ хос тохионуудын хувьд бол NM2P 2AP гэдэг ингээд 2 блокоо хэрэгэлдэг бол энэ мухар замаас өртөөрөө оруулдаг сэлгээний тохионы хувьд бол энэ ганц тохионы хувьд бол NM2P блокийг дангаар нь хэрэгэлдэг байх нь шүү. За ингээд одоо NM2P болон 2AP энэ хоёрыг одоо байрлуулж болох тохиолдлуудыг хэлж өглөө. За одоо бол энэ NM1 блок үлдчихэд байна. За NM1 блокийг бол ямар тохиолдолд байрлуулах вэ гэхлээр өртөөний бэлчир дэх одоо сумгуул секцүүдийн зааг дээр орших ганцаарчилсан сэлгээний тохио гэж байгаа. За тэр нь ямар тохио вэ гэхлээр жишээл M7 байна. Энэ талд нь 1-5 SP гээд сумтай секцэн, энэ талд нь 11 SP гээд ингээд сумтай секцүүдийн зааг дээр орших ганцаарчилсан сэлгээний тохио гэдэг M7 байна. Өшөө одоо энэ байна. Дээр үж M17 тохио аль тусгаарлах уулзраг нь харалтай байна гэж бодож байна та нар. Дээдлийн замын энэ дээдлийн тусгаарлах уулзраа харалтай байгаа шүү дээ. Энэ M17-оор ийшээ явж хөдлөх бүрэлдэхүүн. Тэглэр бол тохионуудын замынхаа хөдөлгөөний баруун гарт талд байдаг. За M17 тохионы энэ талд нэг 13-аас 19 SP-гээ сумтай секц, энд 21 SP-гээ сумтай секц. Ингээд сумтай секцүүдийн зааг дээр оршиж байгаа ганцаарчилсан сэлгээний тохиол нэг 2 хувилбар байгаа юм байна. За энэ хоёрын хувьд бол одоо саяны NM1 гэдэг блокийг байрлуулах нь шүү дээ. Энэ одоо орох тохионы дараа байгаа M3, M5 гэсэн энэ маневрын тохионуудын хувьд бол эднэрийн хувьд ямар блок байрлуулдаг вэ гэхээр орлох тохиолтой хамтгаад NPM69 гэдэг блок байдаг гэсэн шүү дээ. Энэ орох тохио болон түүний
дараачийн сумгуу секцэс гарч байгаа маневрын төхөөний хоёрын дунд нь нэг NPM69 блок байдаг шиг энэ гарах төхөөнүүд чинь бас юу штэ хөвгтүүдээ гарах төхөөнүүд маань галтрагны одоо галтраг явж болохыг илэрхийлж ногоон шаруудаас гадна сэлгээ ихэд зориулагдсан сэлгээний цагаантай байгаа. Тэгээ гарах төхөөнүүд маань 2 товруутай байдаг гэдэг байгаа штэ. Замын тэнхлэг дээрх товруу нь болохоор сэлгээний замл бэлтгэх үед ашиглагддаг. Одоо энэ замын тэнхлэг дээрх товруу энэ үж штэ. Одоо жишээлбэл энэ гарах төхөөний үед бол 2 товруу байна. Замын тэнхлэг дээрх товруу нь болохоор сэлгээний замлын үед ашиглагддаг бол замын тэнхлэгийн хажуу талын товруу нь болохоор галтрагны замлын үед ашиглагдана. Жишээл яаж болох вэ? Ч4-өөс галтраг явуулах үед эхлээд энийг дараа төгсгөл таанчин дарна. Эсвэл энэ 4-р зам дээр эндээс ничотны галтрыг ингээд 4-р зам дээр хүлээж авах гэж байгаа бол бид нар одоо төгсгөлд дарахтаа бол энэ галтрны замл үлдчихэж байгаа учраас галтрныхын товрууг дарах жишээтэй. Ингээд одоо энэ 2 товрууны энэ гарах төхөөнүүд дээр одоо галтрны ногоо юм уу сэлгээний цагаан асаахад энэ 2 товруу байдаг. Тэгээ 2 товрууны дунд нь энэ PM69 блок сонгох хүлгийн блок байдаг болон гүйцэтгүүлгийн 2 блок байдаг. Тэгээ ямар үед V1 ямар үед V2-ыг одоо тайлбарлаад өгсөн. Харин орт төхөөний хувьд бол гүйцэтгүүлгийн BD62 энэ маневрын төхөөний хувьд бол M3 блок байрлуулдаг. M3 болохоор гүйцэтгүүлгийн блок байх нь шүү. За одоо ингээд хэдүүлээ энэ хүснэгтэнд одоо дурдсан сонгох бүлгийн блок энийг одоо дан сумын 2 ширхэг дан сумын хувьд 1 ширхэг NS-а гүчгэн 2 блок нэг тэлээ сумын хувьд энэ блок энэ бол одоо орлох төхөө болон гарах төхөөнүүдийн хувьд байна. Эдгээр болохоор маневрын маневрын төхөөнүүдийн хувьд байна. Тэгээ ямар үед энэ нь ямар үед энэ нь ямар үед энэ нь байхыг дөнгөсөө одоо хэлчихлээ. Одоо хэдүүлээ гүйцэтгүүлгийн блокуудын яри ер нь зарим нь бол ярьсан байж байгаа шүү. Нөгөө нэг тусгаарлагдсан сумтай сумгүй секцүүдийн хувьд бол гүйцэтгүүлгийн UP65 одоо энэ өртөөний үлчдэх сумгүй секцүүдүүд энэ P, энэ B, энэ 9-13P гэдэг өртөөний үлчдэх юм богинохон сумгүй секцүүдийн хувьд UP65 сумтай секцүүдийн хувьд бол сумтай секц болгоны хувьд бол SP69 хүлээх явуулах зам болгоны хувьд P62 гэдэг одоо ингээд 3 төрлийн гүйцэтгүүлгийн блок байрлуулдаг болон гарах төхөөнүүдийн хувьд бол гарах төхөө болгоны хувьд VD62-ыг V2-тэй юм уу V1-тэй байрлуулна. Эдгээр бол гүйцэтгүүлгийн блок. Орт төхөөний хувьд бол VD62 гэдэг ингээ ярьсан бол одоо бид нар тэгээ сумуудын хувьд бол бас бид нар сонгох бүлгийн NSO гүйцэтгүүлгийн NSS блокийг энд бол тэлээ суманд NSS дан суманд NSO блок байрлуулад сум болгонд одоо гүйцэтгүүлгийн S гэдэг блок байрлуулна гэж ярьсан. Одоо бид нар юу үлдсэн бэ гэхээр маневрын нөгөө нэг маневрын төхөөнүүдийн хувьд ямар блокууд байрлуулах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Гүйцэтгүүлгийн. За тэг гүйцэтгүүлгийн M1 байна. Одоо энэ M2 гэдэг блок байж байна. Энэ M1 гэдэг блок гэж энэ M3 гэдэг. За энэ одоо M1, M2, M3 гэдэг энэ 3 блок бол нөгөө энэ сэлгээний төхөөнүүдийн хувьд байрдаг бахна. Тэг ямар үед M1-ийг, ямар үед M2-ыг, ямар үед M3 блок байрлуулах вэ гэдгийг одоо тайлбарлаад блокуудын байрлал дуусгах гэж байгаа бахна шүү. За тэгэхээр нөгөө өртөөний бэлчирдэг сумтай секцүүдийн зааг дээр орших ганцаарчилсан сэлгээний төхөөний хувьд одоо манай тэр маань 2 байна гэсэн чинь M7, M17 энэ хоёр төхөөний хувьд бол сонгох бүлгийн NM1 гэдэг одоо хаа байна? NM1 гэдэг блок байрлуулдаг бол M17-ны хувьд ярил л да. Тэгвэл гүйцэтгүүлгийн M1 гэдэг блокийг байрлуулдаг байна шүү. Тэгэхээр NM1 байж байгаа бол тэнд M1 гэдэг блок байрлуулах нэ. За энд нэг NM1D гэж блок харагдаад байгаа. Энэ бол NM1-ийг дагаж байдаг нэмэлт блок гэж байгаа. Тэгэхээр энэ өртөөн дээр 6 ширхэг NM1-ийн дунд нь 1 ширхэг NM1D байдаг. Одоо энэ өртөөн дээр одоо манай энэ дээр бол 2 ширхэг NM1 блок гэж чинь энэний хувьд нэг NM1 блок, энэний хувьд нэг NM1 блок. Тэгэхээр энэ хоёрын хувьд 1 ширхэг NM1D блок байж болох нь шүү дээ. 7 ширхэг одоо NM1 блок байх юм бол
6 NM1-ийн дунд нь нэг нь байдаг юм чинь 7 ширхэг NM1 блок байгаа бол NM1D гэдэг блок 2 ширхэг байх шаардлагатай болох нэ. За тэгээд одоо M1 блокийг ямар үед байрлуулдгийг тогтоож авсан байх гэж найдаж байна. Нөгөө өртөөний бэлчдэг сумгүйсэх өртөөний одоо энэ бишээ сумтай секцүүдийн заг дээр орж байгаа ганцаарчилсан сэлгээний дохионуудын хувьд сонгох бүлгийн NM1 блок, гүйцэтгэх бүлгийн M1 блок байрлуулдаг болон нөгөө хос дохионуудын хувьд ямар блок байрлуулах вэ гэхэлэр энэ хос дохионы хувьд одоо эдний хувьд бол нөгөө сонгох бүлгийн блок нь ижилхэн штэ. Энүүнд NM2P, энүүнд NM2AP, энүүнд жишээл NM2P бол энүүнд нь NM2AP. Гүйцэтгэх бүлгийн блокууд нь өөр байх нь штэ. Энэ сумтай одоо зам төмөрлөхөөр тоноглогдсон сумтай секцүүдээс гаргаж байгаа маневрын дохионуудын хувьд бол дандаа M3 блок байдаг. Тэгэхээр одоо энэ дээр үеж штэ хүүхдүүдээ. Энэ M9, M15 дохионы хувьд M9 дохионы хувьд бол M3 блок, M15 дохионы хувьд M3 блок. Эднэр бол гүйцэтгэх бүлгийн блок. Тэгвэл энэ дохионуудыг сонгох бүлгийн блок нь M9-ийн хувьд NM2P, M15-ийн хувьд NM2AP блок гэж байгаа юм шүү. Энэ доор байгаа энэ хос дохионы хувьд бол M11, M13, M11, M13 дохионуудын хувьд нэгнийх нь хувьд NM2P, нөгөөх нь хувьд NM2AP гэсэн сонгох бүлгийн блокууд байгаа бол гүйцэтгэх бүлгийн харин M2 гэдэг блокийг энд хэрэгэлдэг байх нь шүү. За тэгвэл энэ нөгөө орох дохионы дараа нэг сумгүй секцээс гаргаж байгаа маневрын дохионуудын хувьд бол энэ зам төмөрлөхөөр тоноглогдсон сумгүй секц дээр байгаа хэрвээ сэлгээний бүрэлдэхүүнийг ийшээ гаргах үүрэгтэй байгаа учраас эдний хувьд бол одоо сонгох бүлгийн блок нь ингээд энэ PM69 нэг орох дохионтой хамт байдаг. Гүйцэтгэх бүлгийн блок нь M3 байх нь шүү. Энэ дээр харин мухар замаас одоо өртөөр оруулж байгаа маневрын дохио байгаа штэ. Тэгээ энэний хувьд бол одоо сонгох бүлгийн блок нь NM2P, гүйцэтгэх бүлгийн блок нь M2. За яагаад вэ гэхээр энэ мухар замын энэ бол ингээд зам төмөрлөхөөр тоноглогдоогүй байдаг учраас ингээд энэ M3 биш энэ дээр M2 блок байрлуулдаг байх нэ. За ингэж одоо хаана ямар блокууд байрлуулдгийг та нарт хэлж өглөө. За тэгвэл энд бас нэг анхаарах зүйл л шүү дээ хүүхдүүдээ. Чиглэлийн NN блок гэж байх хэрэгтэй гэж хэдүүлээ энд ярьсан байгаа. Тэгээд чиглэлийн NN блок бол их чухал. Энэ дотор юм дөрвөн үндсэн хоёр туслах чиглэлийн ирлээнүүд байдаг. Энэ тэгэхээр 60 хүртэл сумтай нэг өртөөний хувьд нэг ширхэг NN блок байх жишээтэй ингэж байдаг байх нь шүү. За тэгээд энд нэг гол зүйл бол SP69 гэдэг блокийг байрлуулахдаа энэ секцийн төв дээр байрлуулах ёстой. За секцийн төв гэдэг маань одоо хэдүүлээ жишээлбэл одоо энд харъя. Секцийн төв гэж юу хэлэх вэ? Жишээлбэл одоо энэ дээр 21 SP секц байна. За энэ секцийн төв дээр нь одоо энэ 21 SP секцийн хувьд бол SP69 блокийг байрлуулна шүү дээ. За тэгэхээр энэ SP69 блокийг секцийн төв дээр байрлуулна. Тэгэхээр секцийн төв нь аль вэ? Энэ одоо сумын шорын үзүүр талд байна уу? Эсвэл одоо шулуу яваад энэ сумын арт талд байна уу? Эсвэл дээшээ явж байгаа салааны энэ секцийн төв гэх үү гэж гэвэл одоо аль нь вэ гэхлээр энэ секцэд орж байгаа сумын нэмхээр нь ч явсан дайрчдаг, хасгаар нь ч явж исэн дайрчдаг тэр цэгийг тэр секцийн төв гэж хэлдэг. Тэгэхээр ингэж явхад дайрна, ингээд нэмхээр явхад дайрчих цэг бол энэ байна. Тэгэхээр бол энэ хэсэг бол энэ секцийн төв учраас SP69 блокийг яг энэ сумын шорын үзүүр болон энэ тусгаарлах үзрийн хооронд байрлуулах нь шүү. Одоо хэдүүлээ харъя. За энэ үеч шүү дээ. 21 SP секцийн SP69 блок бол 21-р сумын урд талд энэ тусгаарлах үзрийн дунд ингэж байрлуулах нэ. За тэгвэл одоо энэ дээр юу байна хүүхдүүдээ нөгөө энэ 1-5 SP секц гэж байна. За 1-5 SP секц одоо үжи 2 сум орцсон байж байна. За тэгээд одоо секцийн төв нь аль вэ? 2 сумын дундлын хэсгийг хэлэх үү? Эсвэл одоо энэ хэсэг үү? 1-р сум эсвэл энэ доошоо салааж байгаа хэсэг үү? Эсвэл 5-р сумаар дээшээ салааж байгаа хэсэг үү? Эсвэл шулуун салааж байгаа хэсэг үү гэдэг ингээд 5 газарт одоо алинд нь байрлуулах вэ? SP69 блокийг гэхлээр энэ секцэд орж байгаа энэ 2 сумын
нэмхээр нь ч явсан дайрч идэг. Одоо ингээд нэгийг нэмэхээр 5-ыг хасгаар явбал ингээ явах юм байна. Тэгвэл ингээд 5-ыг нэмэхээр нэгийг хасгаар явах юм бол ингээд явах юм байна. Тэгэхээр энэ секцэд орж байгаа энэ хоёр сумын нэмэхээр нь ч явсан, хасгаар нь ч явжсан, галт тэрэг явсан одоо дайрчих цэг нь болохоор яг энэ хоёр сумын дундлын хэсэг болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол энэ секцийн төв. Тэгэхээр энэ секцийн хувьд Спежариус блокийг энэ хоёр сумын одоо дунд нь байрлуулах нь цаа байна. Энэ үеч энэ 1-5 спейс секцийн Спежариус блокийг 1 болон 5 дугаар сумын дунд байрлуулж байгаа жишээтэй байх нэ. За энд бол 3-аас 9 спейс секц гэж харах гэтэл энд бол нэг 7 болон 9 дугаар сумын дунд ингээд тов руу байрлуулчих. Хувилбар замлын буюу орсоор вариантын замлын тов руу байрлуулчихжээ. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр ингээд эндээс ирж байгаа ничотны галт тэргийг одоо шулуу явуулаад 1-р зам руу юм уу 3-р зам руу оруулж болж байна. Эсвэл одоо тойруугаар явуулъя гэвэл одоо энэ хоёр сумын дунд байгаа энэ вариантын тов руу биш. Энийг дарчна. Эхлээ N ортогооны тов руу дараа нь энэ вариантын тов руу дараа нь энэ одоо энэ дээр төгсгөлийн тов руу дарахаар замнал маань шулуун биш ингээд одоо арын өөрөөр бэлтгэгдээд явцдаг байх нь шиг ингээ хувилбар замнал болчихно. За тэгэхээр энд нөгөө тов руу байрлуулсан учраас бол энд маань секцүүд маань ингээ хоёр хуваагдсан байж шүү. 3-аас 7 SP 9 SP гэх мэтэр энэ дээр нэг жоохон нооттай. За тэгээд юу байгаа 11 спейс секцийн үед бол секцийн төв бол маш тодорхой. Одоо энд байгаа 11 спейс секцийн Спежариус бол 11-р сум болын тусгаал гуулдрын дунд хэсэгт байгаа бол энэ огтлцсон хоёр тэлээ сумуудын хувьд бол секцийн төв нь энэ чинь ингээд дээд талын хэсэг чинь 13-аас 19 сп, доод тал чинь ингээд энэ тусгаал гуулдруудын дунд 15-аас 17 сп гэх секцүүд байж байгаа. Тэгэхээр энэ секцүүдийн төв нь яг энэ сумуудын дунд оршиж байгаа шүү. Энэ одоо огтлцсон тэлээ сумын хувьд нэг тийм өвөрмөц байдаг байх нэ. За ингэж одоо та нар энэ блокуудаа байрлуулах нэ.